За би анх удаага хостел тонж үзлээ. Та нар хостел гэж юу болохыг мэдэх бах. Нэг өрөөндөө ингээд 3 4 ортой тэр орон ингээд 2 давхар. Тэгээд өрөөндөө нэг 5 улаа ч юм уу, 8 улаа ч юм уу тухайн хостелоос хамаарат нэлээд олуулаа байдаг тийм газрыг хилдэг. Зочид буудлаас бол жоохон тухмуутай, хямдхан тийм газар байгаа. За тэгээд энэ удаагийн бичлэгээрээ би хостел хонох туршлага ямар байсан, миний хүлээлт юу нь ямар байсан гэсэн чинь бодит байдал ямар байсан. Тэгээд хостелд хэрвээ цаашаад хонох ч байгаа хүн байх юм бол юун дээр анхааруул зүгээр юм бэ гэдэг талаар энэ бичлэгээрээ ярих болно. За миний хостелд хонох болсон шалтгаан гэх юм бол манай нэг найз өөр хотоос Brisbane ирээд тэгээ бид хоёр Brisbane-тэй нэг ойрхон байдаг Gold Coast гээд газар очиж хонох болдог байхгүй юу. Тэн нэг найзтайгаа уулзгаад тэгээд бид хоёр Gold Coast-д хостел тонсон. Уул нь бол бид хоёр зочид буудал ч юм уу Airbnb авчих боломж бол байсан. Гэхдээ бид хоёр хостел тонж үзье гэж шийдсэн. Яагаад тэгэхээр өмнө нь бол би хостел тонж байгаагүй. Гэхдээ надад backpackers найзууд бол байдаг. Тэдний ярьсан зүйлсүүд тэгээ бас өөр бусад найзуудын одоо хостел болдог адал явдлын талаар зөндөө олон гоё юмнууд сонсцсон учраас би ч гэсэн тэрнийх нь нэг хэсэг байх гад тэгээ бас backpackers-уудтай уулзаж тэдний туршлагыг сонсох үүднээс би ер нь бол хостел нэг удаа хонж үзье гэж бодоод байгаа байхгүй юу. Тийм учраас энэ хүслийг биелүүлэхийн тулд бид хоёр хостел тонсон. Үний үед гэх юм бол Gold Coast-д хостел нэг хоноход хоногийн $97 болж исэн. Мэдээж хоёулаа ч юм уу гурлаа явж байгаа тохиолдолд бол Airbnb авчих юм бол хамаагүй дээр санагдсан. Гэхдээ түрүүнд урьдчилсан миний хувьд онцгой кейс буюу албаар хостел тонмоор байсан учраас энэ тонсон. За миний хүлээлт гэх юм бол за орчны хувьд гэх юм бол яг үнийг хэлээд нэг их тийм хүлээлт байгаагүй. Нэг өрөөнд дотор ингээд зургуулаа ч юм уу 8 улаа унтдаг. Тэгээ 2 давхар ортой. Ер нь нэг тийм цуслан шиг газар байгаа байх гэж би бол төсөөлж очсон. Харин тэнд байдаг хүмүүсийн хувьд гэх юм бол дандаа backpackers-ууд буюу одоо үр өвчөө үрээд одоо дэлхийгээр аялж байгаа гэх юм уу тийм хүмүүс байгаа байх гэдэг төсөөлөлтөй байсан. Тэгээд тэр хүмүүстэй уулзаад тэр хүмүүс яг өмнө нь юу туулсан, яагаад ингэж аялахаар шийдсэн, ингэж аялж явах хугацаадаа ер нь яг юу ойлгочоод явж байгаа юм гэдэг тэр болгон хүмүүсийн одоо түүхийг нь туршлагыг нь би сонсохыг хүссэн. Яагаад тэгэхээр би бол хизээч backpacking хийгээд дэлхийгээр явж чадна гэж өөрийгөө боддгоо байхгүй юу. Ер нь бид нэлээд 5 тухайг эрхэмлдэг. Тэгээд жоохон хостел интер тоонвол сэжиглэх болов уу гэж бодоод байдгийн. Дээрээс нь би ганцаараа биш гэр бүлээрээ ч юм уу найзуудтайгаа аялахыг илүү үздэг учраас ганцаараа backpacking хийгээд явж чадна гэж бол боддгоо. Тийм учраас ингээд явж байгаа хүмүүсээс нь ер нь ямар байдгийг тэгээд яагаад энд ирсэн ер нь ингээд юу ингээд дэлхийгээр аялахад хүргэсэн, аялж явах хугацаанд яг юу ойлгосон бэ гэдгийг тэдний яг амнаас нь ингээд сонсомоор байсан. Жишээ болгож нэг найзынхаа түүхийг ярих юм бол манай найз Австралид амьдардаг байхдаа аюу тийм дэжгүй ажил хийдэг. Ажил нь одоо боломжийн цалин өгчдөг. Ер нь өсөж дэвших боломжтой. Тэгээд ээж автайгаа ер нь дэжгүй гайгүй харилцаатай. Найз охинтой ер нь тэр хүнд дутаад авах юм юу ч байгаагүй. Гэхдээ тэр хүний одоо нэг толгойн мухарт дэлхийгээр ингээд аялахын санал гэдэг бодол байнгын яваад идэг байсан юм шиг байгаа юм. Тэгж ингээд бодцоо явж агаад нэг юмнаас болоод найз охиноосоо салаад тэгээд найз охиноосоо салсан юм чи ер нь би ингээд дэлхийгээр аялаад явхад надад нэг татлаад ах юм байхгүй юм байна гэж шийдээд тэгээд дэлхийгээр аялаад одоо нэг 7 8 дахь сард аялаад явж байгаа байхгүй юу. Тэгээд саяхан надтай нэг холбогдсон чинь айгүй сэтгэлээр унтсан байсан. Тэгээд яг юу ойлгосон бэ, яасан бэ, өнгөрсөн хугацаанд юу болсон бэ гэд яриад үзсэн чинь Австралид байхад надад ингээд бүх юм байсан юм байна. Одоо гэр бүл байсан байна, найз охин байсан байна, айгүй тогтвортой сайн ажил байсан байна. Одоо би ингээд дэлхийгээр аялаад явж байнгут би маргааш хаашаа явах нь тодорхойгүй. Тэгээд намайг ингээд өвдлөө гэхэд одоо намайг эмчлэгч гэдэг юм уу эсвэл шүл хийгээд өгөх ямар ч хүн байхгүй. Надад анхаарал халамж тавих хинч байхгүй. Тэгснээ ажил яахын, карьер яахын бүх юм айгүй тодорхойгүй байна. Энэ тодорхойгүй байдал нь ер нь хүнд айгүй стресс үүсгэж юм байна. Энэ нь эргээгээд стресстэй байгаа нь ингээд сэтгэл готрол руу ингээд намайг аваачих гэдэг ингээд нэг тиймэрдүү юм ярьсан аахгүй юу. Тэгээд тухайн хүний яг 7-8 сар ингээд аялаад явж байхдаа ойлгосон юм нь болохоор аялах нь тэр хүний хувьд одоо чухал биш юм байна. Тэр хүний хувьд гэр бүл, найз охин, одоо энэ тогтвортой байдал, ирээдүйд тодорхой байдал гэдэг нь тухайн хүнд хамгийн чухал, хамгийн үн цэнтэй зүйлс юм байна гэдгийг аялж явж байхдаа ойлгосон байгаа аахгүй юу. Тэгээд одоо манай тэр найзын ярьж байгаагаар би ингээд өөртөө байсан үнэт зүйлсээ өмнө нь юрдөөсөө мэддэггүй байсан байна. Тэгээд дэлхийгээр аялаад явж байхдаа ингээд би тэрнийг ойлгож байна. Одоо хэрэг буцах юм бол бүх юм ингээд өнгөрцөн байгаа. Хэрвээ би дэлхийгээр аялаагүй байсан бол би эсрэгээрээ надад байгаа үн цэнтэй зүйлсээ мэдэхгүй байсан. Тэгэхээр ингээд яг яах ёстой болоо гэдэг нэг тийм
Хадан тавьчуулагдсан халиуны зулцгшаа гэдэг шиг тийм бодолтой болцсон явж байгаа юм байлээ. Тэгээд надад яагаад ч юм ингээд өргөвчөө өрөөд явж байгаа хүн болгоны ард ямар нэгэн байдлаар иймэрдүү түүх байдаг байх та. Тэгээд энэ түүхийг нь сонсох юмсан гэж би бодоодсан хгүй. Тэгээд ийм түүх сонсох зорилготойгоор бас хостелд очсон юм. За одоо яг буусан хостлоо танилцуулъя. За миний хонсон хостел нь болохоор далайн эргээсээ яг нэг 10 минут алхаад очиж явах боломжтой газар байсан. Яг хотын төвдөө байрлаж исэн. Тийм учраас хажууд нь хоолны газар, үйлчлэгээний байгууллага гэд бүх юм байгаа. За хостел доторх нь бол нэг иймэрхүү. Яг лобби хэсэг нь бол энд байна. Баруун гар талтаа бол хүлээлийн танхим гэх юм уу, хүмүүс суугаад найзуудтайгаа ярилцах боломжтой, эсвэл бөөндөө тоглох боломжтой юм ширээтэй газар байна. Харин зүүн талдаа гэх юм бол галтгоон байдаг, чигээрээ балконтой. За энэ хэсэг нь болохоор яг хүмүүсийн найзуудтайгаа уулздаг, бөөндөө юм ярьдаг, эсвэл борд тим тоглолдог ч гэдэм үү, тиймэрдүү газар нь бол харагдаж байна. Цаанд бол галтгоо байгаа. За галтгоо нь бол нэг иймэрдүү хүнд хэрэгтэй, хоол ихэд хэрэгтэй бүх юм бол энд байгаа. Миний энэ буусан газар нь болохоор өглөөний цай болон оройн хоол нь үнэгүй байсан. Тийм учраас магадгүй $97 гэд бусд хостелтэйгээ харьцуулахад жоохон үнэтэй байсан байж магадгүй. Өглөөний цай оройн хоолыг хүн хийж өгдөг ч гэсэн i5-гаа бол өөрсдөө угаах хэрэгтэй юм лээ. Тэгэхээр зарим нь жоохон дутуу угаацсан, жоохон бохир санагдсан. За энд удаан хугацаагаар буусан хүмүүс бол бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн юм галтгооны шүүгээ те тэрэндээ хоол амтлагчудаа бол хийгээд өөрсдийн хэрэгтэй юмнуудаа хийчт юм байлээ. За энд болохоор тухайн өдөр зохиогдох ивентүүд, үйл ажиллагаанууд бол харагдаж байна. 7 хоногийн 7 өдөр ямар нэгэн байдлаар заавал нэг үйл ажиллагаа зохиод юм билээ. Тийм ч болохоор хүмүүс эндээс аягүй сайн найз нөхөдтэй болж чаддсан болов уу гэж бодсон. За одоо болохоор би яг хостелийнхоо өрөөг харуулах чинь сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэхгүй юу. За энэ болохоор миний хостлийн өрөө байна. Ер нь бол өрөө биш, нэг том заал байгаа. Тэр заалн дотор 4 игнэнд ингээд урт үргэлжилсэн орнуудыг тавьсан. Миний тоолсноор бол ойролцоогоор нэг игнэнд нэг 20 ор нь өөрөө тус бүр 2 давхар ор байх шиг байгаа юм. Тэгэхээр ойролцоогоор 120-оос 150 хүн энэ хостел нэгэн зэрэг буух боломжтой. Надад энэ хостелийнхаа өрөөний хаалгыг онгойлгол хамгийн түрүүнд төрсөн мэдрэмж нь болохоор би яг нэг кинон дотор ороод ирсэн юм шиг санагдсан. Зарим нэг кинон дээр асрамжийн газрын нохоонуудыг ингээд торрент хийгээд өрөөд тавьсан байдаг штэ. Яг тэрэн шиг л надад тийм мэдрэмж төрсөн. Магадгүй нэг өрөөнд дотор айгүй олон орнууд тавьсан учраас надад тийм мэдрэмж төрсөн байж магадгүй. Гэхдээ би хизээч нэг өрөөнд ийм олон хүн байна гэж бодоагүй. Нэг өрөөнд үсрээл нэг 12 улаа ч юм уу байна байх гэж бодсон. Мэдээж эмэгтэй, эрэгтэй ариун цэвэр өрөө нь бол тусдаа байгаа. Гэхдээ энд хонжоогоо хүмүүс нь болохоор эрэгтэй, эмэгтэй хамаарахгүйгээр нэг заалан дотор бөөндөө хонжоогоо гэсэн үг. За хэдүүлээ одоо эмэгтэйчүүдийнх нь ариун цэвэр өрөөнд орж үзцгээе. За ариун цэвэр өрөөнд дотроо жорлон болон дүүш гэд 2 хэсэгт хуваагдсан. Тэгээд энэ нь бүгдээрээ нэг дор байд юм лээ. Мэдээж бас гар угаах гаранттай. Тэгээд эмэгтэй хүмүүс зориулсан усны сенс, эндүү гэж ер нь хүнд хэрэгтэй бүх юм энд л байгаа юм байлээ л дээ. За энэ болохоор яг миний унтах ор харагдаж байна. Надад 2 давхрын орыг өгсөн. За энэ дотроо ороод үзэнгүүт нэг иймэрхүү. Би өөрийнхөө бүх цүнхнүүдийг өөрийнхөө хажууд аваад унтсан. Ягаад гэвэл надад цоож байгаагүй. Тэгээд дээрэс нь нэмээд би гутлаа өөрийнхөө орны дор тавьсан. Ягаад гэхээр гутлаа заавал гутлын шүүгэнд хийж унтах хэрэгтэй байт юм лээ. Гэхдээ би гутлын шүүгэнээс орог хүртлээ алхахтаа хөл нүцгэн алхах болчиходсан байхгүй юу. Тэгээд тэр нь надад жоохон заваа санагдаад тийм болохоор би гутлаа орныхоо дор тавьсан. За тэгээд энэ өрөөндөө болохоор мэдээж сенс, залгуур гээд хүнд хэрэгтэй бас бүхэл юмнууд байгаа юм. Толь хүртэл байсан. За тэгээд орой болохоор нэг иймэрдүү харагдаж байна. Унтах нь унтаад, сэрүүн байгаад тэгээд бүгдээрээ хөшгөө хаацсан байгаа. Өглөө бол ингээд нарны гэрэл туяа ороод ирдэг. Тэгэхээр гэрэл дунтаж чаддаггүй хүн бол удаан унтах бол боломжгүй юм билээ. Тийм мэдээж цаанаасаа шинэ орон хүнжлийн давуу ингээд намайг ирэхэд хийгээд бэлтгэсэн байсан. Гэхдээ надад жоохон заваа санагдаад би өөрийнхөө альчуурыг дэрэн дээрээ тавиад унтцсан. Хөшгөөнийгээд харах юм бол өдрийн цагаар нэг иймэрдүү харагдаж байна. Энэ газар болохоор насны хязгаар заагаагүй хостел байсан. Дээрээс нь эрэгтэй эмэгтэй бүгдээрээ яг нэг өрөөнд орчдог. Зарим хостелууд болохоор зөвхөн 18-аас 35 насны л хүн аавна гэд тэгдэг юм байлээ. Магадгүй энэ нь болохоор янз бүрийн үйл ажиллагаа зохионгууд хит хөвшин ч юм уу хит залуу байвал одоо дундаа орч чадахгүй гэж ярьдаг шүү дээ. Тэг эрсдэлтэй учраас ингэж нас зааж өгд юм болов уу гэж бодсон. За тэгээд ор болгоныхын доор нь ийм шүүгээ байна. Энэ шүүгэндээ өөрсдийнхөө эд хогшлыг бол хийждэг юм байлээ. Тэгээд энийгээ
хажуутлын дэлгүүрээс нь цоож худалдаж аваад өөрсдөө цоожлмоор байвал цоожлох боломжтой. Би бол өөрийнхөө бүх юмыг яг дээрээ л хадгалсан. За тэгээд гарахтаа болохоор өөрийнхөө хэрэгэлсэн ор хүнжлийн давууг ингэж сагсанд хийж угаахад бэлдэх ёстой гэсэн. Тэгээд би сагсанд хийж гин. За түрүүн хэлсэнчлэн өглөөний цайн үнэгүй, орой хоол нь бас үнэгүй байсан. Энд өглөөний цайн харагдаж байна. Яг онц гойд юм бол огт байгаагүй. Хамгийн хямдханаар бэлдэх боломжтой, хамгийн хямдхан орцуудтай өглөөний цайны зүйлсүүд байсан. Сэндвичний талах, хям, сир, сүүнд хийж иддэг овёс гэх мэт юмнууд бол бүгд байсан. Хостелийнхаа балконоор Gold Coast нэг иймэрдүү харагдаж байна. Яг хотын төвдөө байрлалтай учраас хотын төвийнхөө бүх өндөр байрлал үйлчлэгээний төвүүдийг харах боломжтой. Тэгээд хүмүүс өглөөний цайгаа гадаа гарч авч уугаад энд хоорондоо найзуудаараа ярилцаад эсвэл энд сууж бас хүмүүс хоорондоо танилцдаг юм байлээ. За тэгээ миний байрласан хостел нэг иймэрхүү газар байлаа. Мэдээж би Никон хон суух учраас тэнд аюу гоё найзуудтай болоод эсвэл тэдний түүхийн сонсоод эсвэл хамтдаа янз бүрийн юм хийж бол чадаагүй. Дараа нь магадгүй боломж олдох юм бол одоо Европоор магадгүй аялах ч юм уу тий. Тэгэх юм бол хостелд буугаад 7 хоног яг нэг тийм найзуудтай болоод тэднэртэй хамт ямар нэг юм хийгээд хамтдаа гадуур дотор явна гэж бол бодсон. Нэмээд хостелд бууснараа миний нэг ойлгосон юм гэх юм бол би бүр үнэхээр жоохон сэжигч төрлийн хүн юм шиг надад санагдсан. Тэгээд начиг юм сэжигч хүн байх юм бол хостелд үнэхээр бууж чадахгүй байх гэж бол би бодож байна. Нилээн ер нь жоохон заваан газар байсан. Эсвэл яг миний буусан хостел нь ингээд таарсан юм уу сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол тийм жоохон заваан байсан. За тэгээд хостелд буухаар төлөвлөж байгаа хүн байх юм бол хамгийн нэгдүгээрт нь би эмчхэндээ хийдэг бөглөөс авч яваарай гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр шөнө 1-2 болтол ингээд хүмүүс орж гараад өрдөөс унтуулахгүй. Тэгснээ үүрийн 5-6 болонгууд ингээд хүмүүс сэрээд бас зарим нь гарч ороод дахиад унтуулахгүй заяа. Тэгэнгүүт ингээд амар их чимээтэй байд юм бэлээ. Тэгээд чимээ нь унтаж чаддаггүй хүн бол тэнд бүтэн нойроо авах огт боломжгүй санагцсан. Тийм учраас ингээд чихэндээ хийдэг тийм noise cancellation юмнууд бол зайлшгүй хэрэгтэй санагцсан. Хоёр дэх юм бол хэрвээ сэжигч хэрнээ хостелд буумаар байгаа хүмүүс байх юм бол өөрсдийнхөө байны алчуур, ор хүнжлийн давууг бас аваад явуучвал надад зүгээр санагцсан. Гуравт гэх юм бол зөвхөн энэ хостел локер өгдөггүй байсан уу юу гэдгийг тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ийм шүүгэнүүд бол байд юм бэлээ. Тийм учраас ийм цоожнууд байдаг штэ тий. Тийм цоожнууд заавал биедээ авч яваад тэгээд шүүгэнүүдтэй юмаа хийчээд цоожлоод түлхүүртээд явуучвал надад бас юм алга болчихгүй санаа амар явж чадах юм шиг санагдсан. Тэгэхгүй бас ингээд цүнхээ үлдээчээр яана юм алга болчих байдэ гэд хэдийгээр камертай ч гэсэн жоохон санаа зовоод идэм билээ. За дараагийн нэг өгөх зөвлөгөө гэх юм бол хэрвээ над шиг ингээд найзтай болох эсвэл ингээд олон хүмүүстэй танилцах тэр хүмүүстэй ингээд гарч орох үйл ажиллагаанд хамт оролцох сонирхолтой байх юм бол хостелд ганцаараа очивол зүгээр санагдсан. Магадгүй ингээд 2-3-лаа очичхоор яг 2-3-лаа нийлээд өөр тийшээ яваад ердөөсөө бус хүмүүстэйгээ танилцах боломжгүй байт юм билээ. Тийм болохоор би хостлийн одоо experience-ийг мэдэрмээр авах юм бол хостелд ганцаараа очиорой гэж хэлмээр байна. За тэгээ миний хостелд хонж үзсэн experience нэг иймэрхүү байлаа. Миний бичлэгийг үзсэнд баярлалаа.